Эрхэм үзэгчдийн үжийн амгалан айлтгая. Өнөөдөр бол 2026 оны 8 дугаар сарын 21-ний баасан гараг. За цаг үеийн болсон байна. Вашингтон дэсийн утнаа бол шөнийн 10 цаг өнгөрч байна. За тиймээс маш товчхон шуурхай мэдээ хүргэе. За энэ бол Монгол улсаас янз бүрийн шалтгаанаар цаашлуулын визийн ярилцлаганд орсон боловч визээ хараахан авч чадаагүй байгаа завсрын буюу хүлээлгийн байдалд байгаа. За бүр тухайлбал 221 зэрэг хуудас авсан хүмүүст шууд хамаарахаар ийм мэдээ байна. За нэгэнтээ цаг ураа болсон учраас өнөөдөр бол товчхон мэдээ болоод маргааш 7 хоногийн мэдээгээр энэхүү мэдээг дэлгэрүүлэн тайлбарлаж хүргэх болно. За мэдээний үндсэн агуулга бол өнөөдөр 8 сарын 21-нд Нью-Йоркийн өмнөд тойргийн холбооны шүүгч Janet Vargas Трампын засгийн газраас 75 орны иргэдэд ноогдуулсан цаашлуулын визийн түр хоргийг цуцлуулсан шийдвэрийг гаргалаа. За маш товчхондоо Америкийн төрийн эмчийн дарга Марко Рубио бол хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн гэсэн дүгнэлтийг шүүхээс гаргасан байна. За товчхон сануулхад бол өнгөрөгч 1-р сард төрийн департаментаас 75 улс орны иргэдэд цаашлуулын визийн түр хориг зарлаад байгаа. Өөрөөр хэлбэл 75 улс орны жагсаалтанд байгаа иргэдийн хувьд хэдийгээр бичиг баримт бүрэн цаашлуулын визийн бүрэн шаардлага хангаж байгаа боловч тухайн хүмүүст хавтгай болон визийг олгохгүй буцааж байгаа энэ үйлдэл нь хууль зөрчсөн гэдэг дүгнэлтийг шүүхээс гаргасан байна. За тиймээс хэрэг явдал цаашдаа хэрхэн өрнөх нь шүүхийн шийдвэрийг төрийн департаментаас давуу заалдах хэсгээс шууд хамаарна. За миний ойлгож байгаагаар бол төрийн департаментын зүгээс шийдвэрийг давуу заалдах нь ойлгомжтой. За тиймээс давуу заалдах шатны шүүхэд маргаан өрнөж байх явцад бол адаглаад шинээр орж байгаа хүмүүсийн хувьд ийхүү хавтгай болон виз татгалзах боломжгүй болж байна. За нөгөө төгөр өмнө нь орж 221G зэрэг мэдээлэл авсан хүмүүсийн хувьд тухайн кейсийг дахин сэргээж шийдвэрлэх ийм эрх зүйн орчин бүрдэж байна. За ийхүү ямар ч тач Монгол улсын хувьд багтаад байгаа 75 орны иргэдэд зарласан цаашлуулын визийн түр хоргийг ийхүү шүүхээс хүчингүй болголоо. За тиймээс үүний дараагийн ээлжинд бол төрийн департаментын зүгээс үүнтэй холбоотой шүүхийн шийдвэртэй холбоотой зааварчилгаа мэдээлэл гаргахыг хүлээх шаардлагатай болж байна. За тиймээс маргаашийн 7 хоногийн мэдээгээр хэрвээ тухайн үед төрийн департаментын зүгээс шүүхийн шийдвэртэй холбоотой ямар нэгэн мэдээ гарсан нөхцөлд иргэн дэлгэрэнгүйгээр мэдээлэх болно. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя.